20-29 насны залуусын 95% нь орон нутгийн залуус 70 орчим хувь нь Facebook захин мэдээллийн сайтуудаас мэдээлэл авч байна. Энэ нь интернет хүмүүсийн салшгүй хэрэглээ болсны илрэл, иймээс бизнес эрхлэгчид цаг үетэйгээ хүл нийлүүлж захин ертөнцийг маркетингийн орчин болгон соргоор ашиглах шаардлагатайг өнөөдөр интернет маркетинг компаниуд нэгдсэн залуус сануулж байна. Бизнес хэрэглэгчид хаана тэндэл бүтээгдэхүүнээ хүргэх зарчмыг баримталдаг. Ингэж чадсан нь амжилт олно гэж Бум Эрдэнэ тодорхойллоо. Тэрээр бизнес эрхлэгчид бүтээгдэхүүний сурчлагаа улс төрчид PR-аа тухайн нийгэмд медиа хэрэглээг яаж хувьсан өөрчлөгдсөнийг судалж, тухайн суурь судалгаа дээрээ суйрлаж, аналитик сайтаар хямд өртгөр хийж болохыг зөвлөж байна. Жишээлбэл зөвхөн өдөр тутмын сонин телевизэд найдаж реклам PR-аа түгээх бас хэрэглэгчийнх нь олон хаан шүүгэж, юу сонирхож, юунд шунаж байна гэдгийг тандаж, эрэлттэй нь уялдуулан контентоо урьдчилан сайтаар харж байж үйлдвэрлэдэг байхыг сануулсан юм а. Энэ олон нийтэд засаж байгаа юм гэдэг маань өөрөө ерөөсөө тухайн компани юм уу тухайн улс төрчинч байдаг юм амлалт гэсэн үг гэдэг байхгүй. Хүн масс мэдээллийн хэрэгслээр тэгнэл гэж хэлчихэж байгаа бол тэгнэл гэсэн үг шүү дээ. Тэгэхээр юу ярьж, юу амлаж, юу сурчлах байгаадаа маш их анхаарал болгоомжтойгоор хандах ёстой. Араас нь нөгөөх нь хэдэн хүнд хүрсэн бэ гэдгийг хэмжих ёстой байхгүй. Ингэснээр та реклам сурчлагынхаа үйл ажиллагаа, PR-ийн үйл ажиллагааг бол тасралтгүй сайжруулах боломжтой л шүү. Олон улсын энэ зүгээр л стандарт байхгүй юу? Дэлхийд энэ сонин зүйл биш. Бид нар энэ стандарт, энэ загвар модель, бүтээгдэхүүн хөгжүүлдэг юм уу, зар сурталчилгаа, контент хөгжүүлэлтийн загвараас өөрсдөө хоцрогдсон байгаа учраас бидний хувьд бол энэ ингэж хоцрогдолтой явж байгаа байхгүй юу? Сошиал медиа судлаачид Facebook бол олон улсын өвчлөөрөө Монголд хэрэглэгдэж байгаа. Харин Twitter бол хурдан шуурхай товчхоноор мэдээлэл түгээдэг үүргээс хөндөрч хэсэг монголчуудын захим орчинд харилцааны хэрэгсэл болсныг онцоллоо. Нийтлэлж анх хоёр бол иргэдийн сошиал медиад харилцаа бодит гэдгийг онцлоод жирийн иргэд шийдвэр гаргагч урлаг соёлын хоттой илүү ойроос Twitter, Facebook-оор дамжуулж харилцаж санал бодлоо түгээдэг болсныг ирсэн юм а. Энэ нь улс орон дүрнс үйл явдлыг хэсэг бүлэг хүмүүсийн ярьснаар хүлээж авах биш, талбарын харах боломжийг олгосон хэрэглээ олжээ. Сошиал медиа гарч ирснээр хүмүүс тал талаас нь тэрийг ярилцдаг болсон. Сэтгүүлчнэр өөрсдөө ч тэргээр дагаад улаанцан өөрөөр өнцгөөс чичрээд дайраад зүтгээд ахын ховорцсон яг юм жиг нэг ноён нуруугаа бариад яг нейтралны юм авчдаг болоод эхэлж байгаа л да. Тэгэхээр би энийг бол их зөв хандлага гэж хараад байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийн дунд одоо тухайн бизнес өөрөө байж ах хэвээр өөрөө тийч мэдээлэл нь явж ах хэвээр байна. Тэгэхээр энэ чинь Facebook-ын нэг давуу тал нэг хэрэглэгч нь тэнцээ байна. Хоёрдугаар хэрэглэгчтэйгээ дотны харилцаа үүсгэх хамгийн том боломж нь өөрөө Facebook болоод байна. Facebook-тэйгээ харилцах, Facebook хэрэглэгчтэйгээ одоо респонс авах тийм. Энэ харилцааг бид Facebook олгож байгаа. Манай өрн төхөөрөмжийн компаниуд тэргүүлэх байр суурьтай ашиглаж байна. За кар доктор гэх мэт тийм. Юун дээр анхаармаар байна гэж. Одоо бол ерөөхдөө томоохон компаниуд бол яг энэ концепц нь яг зөв гараад яг одоо дэлхийн мэдээлэлтэй хөл нийлүүлээд татаад болж байна. Гол нь Facebook өөрөө өдөр тутам шинжлэгдэж байгаа болохоор тэр шинжилэлтэд яг уялдаж мэдээлэл явуулах хэрэгтэй болоод байна. Монгол улсын нийт иргэдийн сая гаруй нь Facebook-т нэгдэж ашигладаг болсон. Өөрөөр хэлбэл сошиал ертөнцийн хамгийн олон хандлт хэрэглэгчтэй сувг нь Facebook болсны илэрлээ. Энэ орчинд бага мөнгөөр том ашиг олох үз контентыг үйлдвэрлэх боломж их байгааг сарвал баяр онцоллоо. Альва PR сурчлагаа хийхдээ хэр олон хүнд хүргэж болох вэ гэдгээ урьдчилан төлөвлөөд ямар мэдээллийн сувгийг ашиглахаа тодорхойлоод интернет маркетингийн бизнесийн харилцаанд үр ашигтайгаар хийж болдгийг технологийн салбарын инхүү зөвлөлөө.